Hi guys, шинэ тавтай морил гарчган дээрээс гарч байгаачлан хүнсээ авсан байгаа. Тэгээд ямар хүнс хэдэн оноор авсан байна. Бүгд хамтаа харцгаая. Тэгээд би сая энэ юмсуучлаа санаандгүй ураа ичлаа. За одоо товчхондоо нэг иймэрхүү юм авсан. Энд нүүж ирснээс хойш бараг 4-5 удаа хүнс авсан баха. Нэг март олсон. Манай нэвд бол гоё март гэдэг юм байлээ. Заавал ингэ зам гарч иж март зах зөндөө идэм байлээ. Тэгээд нэг юм амар хөөрхөн гинэ. Шууд гэрлөө хүргээд өгдөг юм байна лээ. 30,000-аас дээш худлаа авах юм бол гэрлэн хүргээд өгдөг. Тэрний амар таалагдсан. Заавал хүнд юм барихгүй. Тэгээс амар манахаас хол болохлээр энд нүүж ирснээс хойш хүнс ер нь дороо 90,000 вон болоодсан. Тэгээд өнөөдрийн хүнс болохоор нийтдээ 64,000 вон болсон заяо. Тэгээд 64,000 вонд юу авсан бэ гэдгээр харцаа. Эхнийх нь ийм ясны шүлэн. Энэ болохоор 1000 вон гэж хэлсэн 1500-аас хямдраад. Тэгээд би нөх хөрчөндөө хүнснүүдээ хийх болохоор энэ цуцсан. За, үн мах бараг амар хайлчлаа. Энэ мах заяо. Хэдэн грамм юм бэ? 810 грамм нь 14,650 вон гэсэн. Үхрийн мах. Маха хийчихье. Тэгээд энэ март болохоор ер нь манай хуучин хүнс авдаг гэсэн март ер нь амар төстэй. Үнэн ч гэсэн ер нь төстэй. Гэтэ нэг давуу тал нь болохоор хүргэж өгдөг гэлэн. Тэгээд дараагийнх нь кетчуп авсан байна. Энэ болохоор 3,800 жилүү. Тийм 3,800 гэж. Би ингээ багтахгүй байхгүй хөргөж онголоод хийхээр. Тэгэхээр яана гэсүгүй. Оо. Намайг олоорой. За. Болчихлоо ёо энүүд. Гурил энэ. Энэ гурил хямдраад 2,000 вон болсон байсан шиг санагдах юм. Харатъя. Тийм ээ 2,000 вон болсон юм байна. Тэгээд ийм нэг бичээ авсан. Энэ болохоор 1500 вон гэсэн. Тэгээд нэг авсан юм харуулах юм. Талах авсан. Талах амар үнэтэй хэлээ 4500. Уг нь 2800 энэ гээд тэгдэг байсан бохгүй юу? 4800 залсан байлээ. Пемдэр авсан. Пемдэр 3000 вон гэж бэнлээ. Айгу хөрхэн хямдхан. За дараагийнх нь юу? Амтлагч авсан. Энэ болохоор хэд гэж хэлээ. 2980 нэ. За. Дараагийнх нь энэ мартын бас хамгийн гоё юм заяа. Ингээ 15 ширхэг мендрийн 4,900 лөө. Хэд гэдэг лээ. Тийм 4,980 5,000 вон гэх юм байна л да. Ингээ 15 ширхэг штэ. Амар гоёгаад. За. Дараагийнх нь сүү авсан байна. Сүү болохоор хэд гэж хэлээ? 1500 1600 1700 вон юм байна. Хамгийн их хямдхан. Тэгээ дараагийнх нь төмөс байна. Төмөс жоохон үнэтэй заяа. Гайгүй ч юм уу? Ингээд хил 700 грамм төмөс 6980. 7 ширхэг төмөс авсан юм чижсэн. 7 ширхэг төмөс 6980 вон. Миний царайг алдчихлахгүй шүү. Царай алдах юм бол уншихаа болчиход байна. Тэгээ дараагийнх нь 2 ширхэг ловон 1180 вон. Тэгээ дараагийнх нь тоноо авсан байна. Энэ болохоор 1500 вон гэж хэлээ. Хямдраад. Дараагийнх нь ийм спам. Энийг нэг хидэд идвэлтэй. Тэгээд хаяал нэг иддэг. Энд чинь хэд хэлээ 1500 вон лөө. Тийм энэ 1500 вон юм байна. Тэгээд ямпа ингээд 4 5 ширхэг нь 2980 вон юм байна. Нөгөө 2580 вон юм байна. 5 ширхэг. Сэнгөө. За тэгээд жуус авсан. Энэ жуус болохоор хэд юм бэ? 2000 years later.
2800 вон юм байна. За тэгээд хамгийн сүүлд нь нэштэй яг ийм тараг авсан байгаа. 16 ширхэгтэй тараг 6980 оноор авсан. Яг манай өмнө амьдардаг байсан газартай адилхан үнэтэй лээ. Ашгүй. Тэнд л хямдхан зар дэмэх гэж бодож ирсэн. За тэг хөрчөндөө. Йоо энэ камера өөрөө танихаас алдчихгүй гэж бодоод. Тэгээ өндөг байсан болохоор өндөг аваагүй. Тэгээ дахианы мах бас байсан болохоор дахианы мах аваагүй. Тэгээ өндөг дахианы мах энэ аваад ер нь бол дандаа 90,000 болооцсон бохгүй юу? 7 хоногт. За тэгээд вэжтэй Мартас гадна ер нь ямар цөөх юм авсан. Тэгээ Мартас авсан юмнууд ингээ болсон заяо. Ингээд Мартас авсан юмнууд чинь 64,000 вон болсон юм байна шүү дээ. Тэгээд гадаа явж агаад энэ амир хүүхэн заа ийм банан хэдэн ширхэг юм бэ? 5 ширхэг банан ингээ 1500 вон гэж хэлсэн. Тэгээ эндээс аваад одоо яг нөгөө нэг гүзээлцэгний улираас эхэлж байгаа. Өгөл болохоор Солонгос гүзээлцэг амир гоё их бас хямдхан зарагддаг заяо. Тэгээд энэ гүзээлцэг 6,000 гэж хэлээ. Тэгээ яг өгөл дундаа орох юм бол 5,000, 3,000 биш арайч 3,000 биш байна. Ер нь амар хямдхан зарагдаад эхэлдэг. За тэгээд нэг иймэрхүү байна. Ер нь амар жоох юм авсан байна. Өмнөх хавлтан дээр амар их юм авсан байхгүй юу? 2 арцаг юм авсан. Тэгээд тэр үед би бичлэг хийгээгүй. Тэгээд энэ банан дэлгийн 2 банан гүзээлцгээ хоёрыг нийлүүлэх юм бол 7500 нөхгүй юу? Тэгээ сая 64,000 гэдэг чинь нийт ер нь 71500 вон болсон юм байна. Саяны юм. Тэгээд Монгол мөнгөөр ойролцоогоор шилжүүлвэл заяо. Ойролцоогоор штэ 178,000 төгрөг юм байна. За нэг иймэрхүү. За тэгээд бичлэгтэйгээ хамт хэлсэнд баярлалаа. Таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд лайк дараад, subscribe дараарай. Баяртай.